Орхон баяр. Хамгийн хүчтэй биш үү? Одоо физикал ажиг хүмүүсийн дотор би зарим үе Солонгос драм дээр Монголын тал гарч байгаа байхгүй юу? Би тэр хэсэг л үздэг. Жирэмсэн хүн ч юм уу, хүүхдтэй хүн байвал ингэж суугаарай гэж хэлдэг биз дээ. Харин Солонгос байвал ингэж байхгүй юу? Дуртай болохоор энэ байна шүү дээ бид нар. Тэгээд манай том охин маань үйл дасан юмч байна. Тэгээд үйл хүйтэн биш үү гэвэл асуувал зүгээрээ гээгүй. Тэг хариулдаг. Утааны үнээртэй болвол энэ утааны үнээр би дасан байна гэж. Нүддэг ирсэн юм шиг. Тийм мэдрэмж төрөж байгаа. Ёо, боомаар нөө. Яг уу. Би монголоор сайн хэлж чадахгүй шүү дээ. Юу лээ. Боона. Би кирилл үсэг бол төгс унш чадна. Одоо англи хэлээс илүү дасан байж магадгүй. Хараа. Махтавар. За сайн байцгаана уу? Намайг Кимбоён гэдэг. Монголоор Боина. Яг гэвэл би өөрөө нэр нь Боён болохоор Боина гэж нэрийг манай монгол хэлний багшаас авсан. Тэгээд одоо Монголд ирээд 8 жил болсон. Орон хөгжих гэдэг нь Солонгост сүүлд метро юм байгаа шүү. Сайхан орон гэдэг утга биш гэж би өөрөө бодож байгаа хүн байхгүй юу? Яг гэвэл хүний сэтгэл сайхан байх ёстой гэж. Тим хүмүүс зөндөө байгаа нийгэм бол хамгийн сайхан орон гэж бодож байгаа. Автобусын бодол дээр суугаад эмээч мөө уусвал юм асуудаг. Та хааж байгаа юм бэ гэдэг. Номер хэдий гэдэг. Би зааж өгөх үү гэдэг. Тий зарим үед хийгдэг. Тийм харин тэр хүмүүсийн айгу сайн харилцдаг болохоор би тэгдэг байхгүй юу? Харин Солонгос байсан бол тэгдэг хүмүүс байхгүй байхаа. Ийм технологи гэвэл хүний төлөө төрсөн юм байхгүй юу? Харин Солонгост байгаа бол байнга технологитэй амьдэрдэг. Харин хүнтэй амьдэрхгүй юм шиг санагддаг бас байгаа. Тийм технологи хүчсэн болохоор хөгжсөн нийгэм гэж боддоггүй. Хамгийн гол нь хүмүүстэй хоорондоо сайн харилцах хэрэгтэй. Тийм чадвартай байх хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм болохоор Монголд байвал сайхан санагддаг. Одоо монголчуудын соёлын онцлогийг юу гэж боддог вэ та? Өнгөрсөн зүйлийн талаар санаа зовхгүй. Харин одоо чуал болохоор одоо байгаа зүйлийн талаар сайн төлөвлөөд ирээдүйд бас чуал да. Харин одоо хамгийн чуал шүү дээ. Тэ? Солонгосчууд бас ихэнх тийм байл дээ. Одоо өнгөрсөн зүйлийн талаар одоо харамстай байна. Яах вэ гэд бодож байгаа. Харин Монголд байгаа юм бол өнгөрцөн гэд одоо хийх ёстой зүйлийг хий гэж тий зааж өгсөн байхгүй юу? Миний найз маань одоо тэгвэл яах вэ? Яаж сайжруулах вэ? Яаж янзлах вэ гэдэг энэ талаар бодог бас жон хэрэгтэй байна гэж бодоод тий сурах зүйл гэж бодож байгаа. Алга болсон сайн соёл Монголд байгаа. Тэ эмээч юм өвөө байвал эсвэл жирэмсэн хүн ч юм уу хүүхдтэй хүн байвал ингэж суугаарай гэж хэлдэг биз дээ. Харин Солонгост байвал настай хүн, ах мад хүн ирлээ. Ингэж байхгүй. Монгол хэл бол би 5 жил турш сайн сурж чадаагүй. Сургаалтын төв очоод би сурмаар байна гэж тий зааж өгөөч гээд 6 сараар сураад түүний дараа бол өөрөө сурж эхлээд одоо ч гэсэн сурж байгаа. Монгол хэлийг илүү сайжруулмаар байсан болохоор өөрийгөө бичлэгээ аваад тэгвэл комент үлдээх байхаа. Түүний нөгөө комментийн дагуу илүү сайжруулвал ямар вэ гэж санагдаад ярьсан. За ингэж хүн байгаа. гэж би анхудаага би гэж сонсон вэ? Юу вэ гэж бодсон байхгүй юу? Юу гэсүгэ гэж. Одоо
팀 юм уу, үгүй юм уу, эсвэл юм уу, эсвэл мэдгүй юм уу? Би ойлгоогүй байсан. Харин одоо ялгаан ойлгодог. Гэт тий хоёр ялгаатай гэж ойлгодог. Байхгүй юу лээ? Байхгүй байсан байна. Тий? Байхгүй байсан байна. Байхгүй. Ямар ч байхгүй. Тий? Байгаагүй юм байна, тий? Харин хамгийн сүүлийн байна гэдгийг сайн ойлгохгүй одоохондоо. Байхгүй байсан байна. Байхгүй байсан тий, байхгүй байсан тий, байхгүй байсан шүү дээ. Байна гэж. Оо, болон шүү дээ. Тий? Яаж тайлбарлах вэ? Ерөөсөө байхгүй. Байхгүй байсан гэвэл одоо байж магадгүй гэсэн үг. Байхгүй байсан байна. Одоо ч гэсэн байхгүй. Сайн зүйл сурлаа. Харин ирээдүй дахиад байж магадгүй. Солонгосчуудын ихэнх нь баярлалаа гэдэг байхгүй юу? Харин Япон хүн бол баярлаа гэдэг. Яг гэвэл чадахгүй байхгүй тийм дууллага болохоор ир бас яг ир бол байхгүй Солонгост. Тий хамт хийлсэн хамгийн хэцүү шүү дээ, тий. Харин хамгийн чухал үгийн нэг байхгүй байлаа гэдэг нь. Тийм болохоор энгийн амьдрал дээр банк хэрэгтэй бол хэрэг байсан болохоор тий би дасгал хийсэн. Баярлаа гэдэг. Баяртай ч юм уу. Тий. Би эхнэртэй энд танилцаад эхнэр бас солонгос хүн харин энд ирээд хамт тий хоорондоо танилцаад тий энд амьдрий гэж шийдлээ. Тэгээд одоо надад 2 охинтой. Тэгээд манай том охин маань үйл дасан юмч байна. Тэгээд үйл хүйтэн биш үү гэвэл асуувал зүгээрээ гээгүй. Тэг хариулдаг. Дуртай болохоор энд байна шүү дээ бид нар. Би бол одоо ерөнхийдөө ном бичиж байгаа. Тэгээд одоо бичлэг авдаг хүн. Тэгээд манай эхнэр бол оюун газрын хамтран төсөл ч юм уу. Тийм хамтрсан төсөл дээр ажиллаж байгаа. Нутаг юм шиг санагдахгүй байхгүй юу? Би хотод 8 жил байсан хүн болохоор тий Солонгос явсан ч юм уу, Японд явсан ч юм уу, буцаад ирэхэд утааны үнээртэй болвол энэ утааны үнээр би дасан байна гэж нутаг ирсэн юм шиг тий тийм мэдрэмж төрж байгаа. Ядаж 10 жил турш байгаа юм биш үү гэж бодож байна. Монголд амьдраад хөдөө байгаа болохоор айгу илүү гоё санагдаж байгаа байхгүй юу. Тийм болохоор миний баг охины нэрийн удаг бас айгу сайхан тэнгэр удамтал гэдэг удагтай нэр байхгүй юу. 초원과 하늘 гэдэг. 달 бас тэнгэр гэсэн үг. Тийм. 한국인 сайн найзууд нэг баярачимба цогтой байгаа байхгүй юу. Харин ойрдоо уулзаж чадаагүй би өөрөө жоохон хүйтрээд эмороод жоохон ганцаараа алхаад л байсан болоо. Харин өнгөрсөн 7 хоног баяраа над руу заргаад одоо юуэндаа гээд тэгээд одоо удаагүй уулзъя гэж тий ярьсан. Ийм хүйтэн гоё штэ. Сэргээдэг байхгүй юу намайг. Цаастай үе бас зөндөө энэ цав цаастай тий газар байгаа айгу гоё санагддаг. Стресс бол жишээлбэл түгжрэл ч юм уу та би стресс гэж боддоггүй. Зүгээр шийдэх асуудал гэж гэвэл тийм бодож байгаа. Харин одоо бол аргагүй шүү дээ тий. Яаж шийдэхин талаар би хувь нэмэр орлого зүйл байвал хийн. Харин байхгүй бол одоо байхгүй байсан байх гэдэг. Тий. Зүгээр одоо түгжрэлтэй байвал жоохон бэлдээд явъя гэх юм уу. Түгжрэлгүй үед гарыг эртхэн гараад өнөөдөр бас тийм байна. Би эртхэн гарсан байхгүй юу. Яг түгжрэлтэй байж магадгүй гэж бодсон болохоор